За төрийн нууцын тухай хууль орж ирж байна. Энэ 2 сайдаа нэг ийм тодруулах зүйлүүд байна. За үндсэндээ одоо би шинжилсэн хариулгаар орж иж байгаа учраас бид нар магадгүй сая сүүлийн 10 жилийн энэ алдаатай, оноотой, хулгайтай, зэлгийтэй, авилгал хийх ахуйтай холбоотой энэ төрийн нууцтай холбогдсон асуудлуудаа бол бид нар нэг дор зэгслэх ёстой гэж шаарддаг. Одоо энэ хуулийн шинжилсэн хариулгын дагуу төрийн нууцын тамга дараад асуудлаас мултардаг, хариуцлагаас чөлөөлөгдөг энэ цаг бол өнгөрөх ёстой шүү гэж шаарддаг. Тэгэхээр магадгүй тэр нууцын цаана авилгал авсан этгээд байгаа бол ямар нэг одоо юу гэдэг авилгал хийх холбоотой асуудал цаана үүссэн бол энэ дээр бол хариуцлага тогтоодог энэ тогтолцоо бол байх ёстой гэж шаарддаг. Тэгэхээр би нэг 2 3 зүйлийг асуух гэдэг юм аа. Одоо чинь бид нар хүссэн ч хүсээгүй ч одоо өнгөрсөн магадгүй сүүлийн 10 жилийн хугацаанд энэ явц суурь шиг ашиг сонирхлоо. За ингээд нууц нэрийн дор тамганы цаана ингээд нуудаг, оргондог үүр уурах нь бол хүссүүсэг бас болчиход байгаа нэг талтай. Тэгэхээр би нэгд асуух гэдэг зүйл нэг ийм зүйлийг асуух гэдэг. Нэгдүгээрт энэ нууцлах үйл явцыг маш нарийн хяналттай болох ёстой байгаа. Нууцлах үйл явцыг нэгдүгээрт. Тэгэхээр энэ нууц ангиллын шалгуурыг бүрэн дүүрэн наривчилж чадсан уу гэдэг асуултыг асуух гэдэг. Нэгдүгээрт. За хоёрдугаарх нь юу нууцлаад байна нөхөр эн чинь өөрөө баримт бичгүүдээ, үйл ажиллагаагаа, шийдвэрүүдээ за бүр цаашлаад төсвөө нууж байгаа. Төсөв хөрөнгө санхүүжилтуудыг нууж байгаа асуудал гарч байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор альва төсөв хөрөнгө санхүүжилт холбоотой асуудал төрийн нууцын тамганы цаана аудитын болоод хөндлөнгийн ямар нэг хяналтны цаана гадуур үлдэсгүй шүү гэж хэлдэг. Энийг шийдэж байгаа юу? Тэгэхээр аудит болоо тэр санхүүгийн альва тэр байгууллагууд нь тухайн тэр нууцын шийдвэрийн цаана ямар нэг одоо юу гэдгийг авилгалын шинж чанартай зөрчил байх юм бол тэрийг саадгүй шалгадаг, санхүүгийн баримтуудыг үздэг, хардаг энэ их бол үгээр би бас нэгдэх ёстой шаарддаг. А дээрэс нь хууль бусаар нууцлсан аливаа тэр одоо этгээд байх юм бол тэрийг одоо юу гэдэг гэмт хэрэгт тооцох энэ хариуцлагын санкц байгаа юу? Орж иж байгаа юу? Хэн нэг нь одоо юу гэдэг хууль бусаар нууцлсан манад ийм чинээ зөндөө гарсан. Тэгэхээр энэ дээр яг ямар үтэй байна. За хоёрдугаарт төрийн нууц нэрийн дор төсвийг нууцад авдаг асуудлууд байгаамаа. Тэгэхээр одоо юу гэдэг нууцын зардалд оруулах зардлууд өөрөө ямар байх энийг наривчлах энэ зохицуултуудыг хийж чадж байгаа юу? Зөвхөн одоо баримт бичиг үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй одоо бол төсөв дээр ямар нэг нэрийн дор нууцалдаг. За түүн дотроос нууцад нэрийн оруулсныхаас хамаарат аливаа тендерээс зугатаадаг, аудит шалгалтаас зугатаадаг асуудлууд байна. Энийг бас наривчилж зохицуулт хийж чадах юм уу? Тэгэхээр энэ нууцлах, төсвийг нууцлах процессыг одоо бас бид нар тодорхой хяналтад оруулж зөв зохистой зүйтэй асуудлууд нь ордог. Тодорхой зөвхөн үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалалт болоод тагнуулын үйлчилгээтэй холбоотой зардлууд нь л үйл ажиллагаанууд нь л ордог энэ зохицуултуудыг нь хатуу наривчилж өгөх зүйл хийхгүй бол өнгөрсөн хугацаанд бол ямар зүгээр нэг байшин барилгыг, дид үтцийг, зүгээр байх ёстой зардлуудыг тендер болоод худалдаа авалтын үйл ажиллагаанаас хуулиас сутаалахын тулд бол оруулдаг ийм чинүүд бол гарсан. За 3 дугаарт эдийн засгийн гэрээнүүд өөрөө бас нэг талдаа нээлттэй болох ёстой гэж шаарддаг. Тодорхой. Тэгэхээр энд бол бид нар хуучин болсон жишээнүүд бол томоохон төсөл хөтөлбөр, мега нэртэй одоо худалдаа авалтууд, тендерүүд бол нуугддаг энэ асуудлууд бол байсан. Энэ бол цаашдаа бол эдийн засгийн гэрээ энэ ажиллагаанууд бол илүү ил тод нээлтгээр бол явах ёстой гэсэн ийм бол байсвартай байгаа. Энэ бол үндсэндээ тогтолцооны хажууд байсан, хуулийн цоорхоо байсан. Одоо тэгэхээр бид нар төрийн нууц нэрээр халахвчилж шийдвэр гаргадаг, хулгайг нуудаг энэ тогтолцоог бол нэг талдаа бас хаах ёстой гэж бол үздэг. Энэ асуудлуудаар хариулт авъя. Энэ 2 сайд. За энэ хууль дээр хатуу зааж өгж байгаа нэг асуудал байгаа. Тэр нь бол хөгжлийн дэд үтцийн улс орны эдийн засгийн хөгжлийн том төслүүдийг нууц хэлбэрээр шууд худалдаа авахыг энэ хуульд шууд бичиж хориглож байгаа. Том төсөл гэдгийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байгаа. Засгийн газар
жишээлбэл туулын хурдны зам төсөл дээр худалдаа авах ажиллагаа хууль нийцсэн эсхийг шалгаж сангийн амны дүгэлт гарсан. Тэр чигээрээ 0 гэмтэрэг худалдаа авах ажиллагаа. Тэгээ энэ бол анхнаасаа одоо ингээ хуулийн байгууллагад үнэн мөн тодорхой болох байх гэж бодож байна. Засгийн газрын дүгэлт бол гарцсан. Улсын их хурл дээр энэ асуудал дээр сонсгол явагдана гэж байгаа юм байлээ. Засгийн газар энэ чиглэлээр шалгалт тогтоосон үйл баримт дүгэлтүүдээ гаргаж өгнө гэж бодож байна. Их төвшин гишүүн ахлаад сонсгол зохион байгуулна гэж байгаа. Бичиг нөчөдөр надад ирсэн хариуг нь бэлдэж байна. Таны асууж байгаачлан нууцад хамааруулах байдлаар би одоо ялангуяа тусгай албаны зүгээс хууль зөрчсөн энэ нууц давдаг асуудал бол байхгүй. Ялангуяа тагнуулын байгууллагын хувьд одоо авах усгүй юмыг одоо нууцад авдаг тийм үйл баримт ерөөсөө байхгүй. Энэ гол асуудал юун дээр гараад байна гэхээр төрийн нууц дээр биш. Албаны нууц дээр асуудал байгаа. Тэгэхээр албаны нууцад авах усгийг тагнуулын байгууллага ерөөсөө шийддэг. Харин ч тагнуулын байгууллагын хяналтгүйгээр зөвшөөрлгүйгээр албаны нууцад авч янз бүрийн үйл баримт хийсэн асуудлууд өнгөрсөн хугацаанд болсон учраас энэ тагнуулын байгууллагатай хамтарч нэг үрчлэн одоо энэ чинь албаны шалгалт хийгдлээ ш засгийн газрын түвшинд. Энэ шалгацсан. Одоо би ганцхан жишээ ярихад энэ оюу толгой Эрдэнэс оюу толгой дээр 20 сая доллар авсан үйл баримтууд бүгд тагнуулын байгууллагын зөвшөөрлгүй. Нууцад авах ийм дүгэлт хянуулаагүй. Зүгээр ингээд нууцын тамга дараад ингээд хоорондоо харилцсан үйл баримтууд гарч ирж байгаа. Тэгээ тэр дотроо ингээд албан бичгээр хэрүүл хийж байгаа. Тэгж ярих юм бол чи хууль зөрчиж энэ мөнгийг авчин, чиний зарцуулж байгаа мөнгө чи хуулиус. Чиний болохоор хууль бус гэд ингээд компани захирал хууль зүйн дэцээ тойрны албан бичгээр ингээд нууцын тамгатай бичгээр хэрэлдээ суугаад байгаа. Одоо ингээд харах. Тэр байтугай тэр 20 сая долларын зарцуулалтын дотор засгийн газрын хуралдаанаар мөнгөн дүнгүй шийдвэрийн төслийг оруулад албажаад гарахтаа мөнгөн дүнтэй болоод албажаад гарцсан одоо ийм асуудлууд тогтогдож байна. Тэгэхээр одоо энэ албаны нууцын тамгыг дур зоргоороо ашигладаг, өөрсдийн үзмжээрээ ашигладаг ийм нөхцөл байдлууд бол хавтгаарсан байна. Дээрээс эхлээд. Тийм учраас энэ нууцын одоо хууль тогтлоор цэгцлэе гэж байгаагийн цаана авилга цаашдаа ийм одоо гэмт хэрэгтэй Монгол Улсын засгийн газар эвлэрэхгүй байх. Энэ улс төрийн хүсэл эрмэлзлийг зөвхөн амаар биш бодит үйлдэлээр ингэж санаачилж оруулж байж байгаа маа. Сая хэлсэнчлээ энэ бол 2025 оны 11 сард үзэл баримтлал нь батлагдаад өвөл одоо засгийн газар 1 сард хэлцэгдээд их хурлд одоо өргөн баригдсан одоо ийм санаачлал төсөл байгаа. Энэ хуулийг батлах нь өөрөө иргэдийн мэдэх хэрэг Монгол Улсын авилгатай тэмцэх үзүүлэлтэн ч гэсэн эргээр нөлөөлнө. Монгол Улсын цаашдаа санхүүгийн одоо энэ олон улсын гаргадаг үзүүлэлтүүд ч гэсэн энэ бол бас эргээр нөлөөлөх хаа гэж ингэж бодсон. За ийхээс одоо би сая бас яг хэд хэдэн тодорхой асуултыг асуулаа. Болохгүй ажлын хэсгүүд нэмээд хариулаад. Яг хуулийнхаа төсөл дээр юу гэж хийсэн юм бэ гэдэг асуудал. Нэгдүгээрт. За хууль бусаар нууцлсан үйл ажиллагааг гэмт хэрэг тооцох юм уу? Хууль бусаар нууцад авсан этгээдүүд дээр гэмт хэргийн хариуцлага оногдуулах юм уу гэдэг асуудал байна. Нэгдүгээр. Тэгэхээр сая над төрийнх байна уу, албаных байна уу, хууль зөрчиж нууцад авсан этгээдүүдтэй холбоотой хариуцлагын санкцийг бид нар чангуулж сайжруулж байгаа юм уу? Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь төрийн нууцад авдаг төсвийн зардлуудыг наривчилж зохицуулт хийж чадж байгаа юу? Яг ийм зүйл заалтай зардлууд орно гэдгийг наривчилж хийж чадж байгаа юу? За эргээгээд ямар ч тохиолдолд ямар ч төрийн нууцад орсон үйл ажиллагаа болоод түүнтэй холбоотой зардлууд дээр тодорхой хэмжээний бас хөндлөнгийн хяналт бол байх ёстой гэж хараад байгаа. Мэдээж улсын их хурл нууцад авсан төсвийг нууцаар баталсан асуудлууд байгаа бол мэдээж аудитын байгууллагаас нууцаар ороод хяндаг шалгадаг тодорхой хэмжээний хяналт бол байх ёстой гэж хараад байгаа. Гуравдугаарх нь энэ нууцлах хугацаа бас тодорхой хэмжээгээр их урт байдаг. Энийг ер нь богисгох боломж олцоо байгаа мó байхгүй мó. Нууцлах энэ үйл явцыг бас маш нарийн хяналттай болох гэдэг асуудлыг бас яриад байгаа.
Энэ дээр нэг нэмэлт хариулт авъя. За их баяр сайтай. За улсын нууц хамаарах төсөвтэй холбоотой асуудал бол үндэсний аудитын байгууллага бол аудит хийгддэг. Энэ аудит хийгдэх одоо нууцын шалгадаж одоо итгэмжлэгдсэн мэргэжлийн аудиторууд аудит хийгддэг. За энэ аудитын дүгнэлт бол улсын их хурлын тусгай хяналтын дэд хороонд бол танилцуулагддаг. За энэ эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Аудит хийх журам нь бол юугаар батлагдсан? Маш нууцын зэрэгэлтэд батлагдсан байдаг. Мэдээж улсын их хурлаас энэ тавих одоо хууль тогтоомжууд бол мэдээж боловсронгуй цаашдаа болох одоо шаардлагатай. Төсвийг боловсруулах улсын их хуралд өргөн барих мөн улсын их хурлын тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг хэлцэх шийдэх журам нь мөн маш нууцын зэрэгэлтэд бас батлагдсан. Эрх зүйн орчингүй биш. Энэ эрх зүйн орчинтой одоо энийхээ дагуу одоо явдаг хяналт байдаг. Жил болгон тайлан гардаг, аудит хийгддэг. Тэр зөрчил дутагдал гарсан хүмүүстэй албан тушаалтан юмнуудтай хариуцлага яригддаг. Ийм одоо хууль тогтоомжтой явж ирдэг. Тийм учраас энэ бол бас огт ийм юугүй эрх зүйн орчингүй, зохицуултгүй ийм одоо асуудал биш байгаа. За хууль бусаар нууцлсан үйлдэл болоод этгээд дээр тоосогдох хариуцлага байна. Хууль зүйн яам мөнх эрдэнэ. Энэ дээр микрофон. За тэмүүлэн дараагийн асуултанд хариулъя. За өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор төрийн нууцын тухай хуулийг зөрчиж нууц давсан тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байгаа. Торох шийтгэл ногдуулж байгаа. За мөн хэрвээ энэ үйлдэл нь одоо гэмт хэргийн шинжтэй байвал албан тушаалаа уруулан ашиглах бусад одоо байдлаар энийг эрүүгийн хариуцлага хүлээх ийм одоо боломжтой байгаа. Эрх зүй одоо үйлчилж байгаа эрх зүйн орчин. За мөн захиргааны хариуцлагын хувьд бол төрийн албаны одоо энэ төрийн нууцын тухай хуулийн 7 дугаар бүлэгдээ төрийн нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэл эрүүгийн хариуцлага хүлээлгөхгүйргүй бол тагнуулын байгууллагын саналын дагуу албан тушаалаас нь огцруулах, за албан тушаал бууруулах, төрийн албанаас халах, за мөн одоо цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэлгээр бууруулах гэх мэт одоо хариуцлага хүлээлгэж байгаа. Тэг бид бас энийг хадгалаад оруулж ирж байгаа. Тэгж байгаа. Тэг ер нь бол гол одоо ялын бодлогын хувьд өөрчлөгдөж байгаа, чангарч байгаа гол асуудал бол төрийн нууц маш чухал нууц, хонд чухал нууцыг задруулах, өргөдүүлэх тохиолдолд хүлээлгэх одоо хариуцлагын асуудлыг эрүүгийн хуулийн шударга гашны зарчимд нийцүүлэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шин чанар гэм буруугийн хэлбэр тохирсон ийм байдлаар үйлчилж оролцож байгаа. За гишүүд асуулт сууж хариулт авч.